Энэ сарын 2-оос 7 дугаар сарын 11 хүртэлх хугацаанд жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглох тухай захирамжийг Дархан-Уул аймгийн засаг дарга А. Инхолд гаргасан байна. Энэхүү захирамжинд дээрх хугацаанд Дархан-Уул аймгийн сонгуулийн хороо, сумдын хороод байрлаж байгаа засаг даргын хамгийн газрын байр, түүний ойр орчим болон Дархан-Уул аймгийн 4 сумдын засаг даргын хамгийн газрын байр, түүний ойр орчимд аливаа жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглоцгоо гэжээ. Энэ нь жагсаал цуглаан хийх журмын тухай хуулинд заагдаагүй газрууд бөгөөд хууль зөрчсөн, албан тушаалаа хэтрүүлэн хэрэгэлсэн үйлдэл юм а. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29-р зүйлд аймаг нийслэл сум дүүргийн засаг даргын нийтлэг бүрэн эрх гэдэгт 29-2-т засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжинд нийцүүлэн захирамж гаргана гэж заасан байна. Сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн амар амгалан айлтгая. Дархан аврын хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Хурц Үлэг байна. Тэгэхээр та бүхэндээ өнөөдөр нэгэн мэдээлэл хийх гэсэн юм а. Тэгэхээр энэ юун тухай мэдээлэл гэхээр аймгийн засаг дарга Инхолд 2016 оны 6 сарын 2-нд нэгэн захирамж гаргасан байна. А198 гэдэг нэртэй. За энэ энэ нь болохоор жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглохоо гэсэн тухай. Тэгэхээр энэ дээр би нэг зүйлийг уншия. Улсын хурлын орон нутгийн 2016 оны ээлжид сонгуулийн ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн сонгуулийн тойргийн хороо болон бусад сумдын сонгуулийн хороодын байрлаж байгаа байр буюу аймаг засаг даргын тамгын газрын байр түүний ойр орчинд жагсаал цуглаан хийхийг 2016 оны 6 сарын 2-оос 16 оны 7 сарын 11 хүртэл хугацаанд хориглоцгоо гэсэн юм захирамж гаргасан байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө хуулийг зөрчсөн ийм буруу захирамж байна. Тэгэхээр яагаад тэгж байгаа юм гэхээр би энэ дээр нэгэн тодорхой баримтан дээр хууль дээр би бодгуурлаж ярив. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуулийн дээр 29-р зүйл дээр аймаг нийслэл сум дүүргийн засаг даргын нийтлэг бүрэн эрхтэр 29-2 засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэсэн ийм тодорхой ийм заалт байж байгаа. Зүйл заалт байж байгаа. Тэгэхээр жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн дээр юу заасан байт юм бэ гэхээр 7 дугаар зүйлийн 1-1 дээр нисэх онгоцны буудал, төмөр замын бүх өртөө буудал, нийслэлийн зорчигч тээврийн төв буудал, 7-гийн 1-2 дээр цэрэг цагдаагийн болон төрийн хамгаалтанд байгаа газар жагсаал цуглаан хийхийг хориглоно гэсэн юм тодорхой зүйл заалт байж байгаа. Тэгэхээр ерөөсөө энэ өнөөдрийн энэ захирамж нь бол ерөөсөө хууль бус захирамж юм аа. Хууль бус захирамж юм. Тэгэхээр Дархан аврын хөдөлгөөн бол энийг бол эрс эсэргүүцэж байна. Бид нар жагсаал цуглаанаа зохион байгуулна. Бид нар энэ хууль бус зүйлийн төлөө тууштай тэмцэнэ гэдгийг юугээрээ бид нар албан ёсоор мэдэгдэж байна. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд жагсаал цуглаан хийхийг хориглох газруудыг тодорхой заасан байгаа юм. Гэтэл уг хуулинд заагдаагүй газруудыг захирамжиндаа тусгасан байгаа нь хууль бус захирамж буюу хуулийн заалтыг зөрчсөн ноцтой алдаа юм а. Үүнтэй холбоотойгоор Дархан аврын хөдөлгөөнийхэн энэхүү заалтыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж шаардлагатай үед цаашдаа тэмцлээ үргэлжлүүлэх болно гэлээ.